Төвшин байна. Од хэлэг гэдэг. Намайг Баяс Чохлон гэдэг. Анар байна. Төвшинд орж байна. Наман гэдэг. Төвшин байна. Тэргэлэдэг. Хүмүүлэн гэдэг. Өрш гэдэг. Ангал байна. Намайг Алтай гэдэг. Намайг Дэлгэн гэдэг. Илмэг гэдэг. Жамнорч гэдэг. Намайг Зэлмэн гэдэг. Ардис харуулаад Төгсж байгаа гэдэг. Ганд гэдэг. тэс харуулаад. Нөө 7 хоногт нэг 2-3 км дугуугаар явсан. Тэгээд гэртээ өөртөө гэр бүлээрээ дасгал хийсэн. Энэ хугацаанд гараа хуглаад ерөөсөө тэгэж амар хөдөлгөөн хэдэр хийгээгүй. Гэртээ 2 сар хэвтэж байгаад гинт хөдөлгөөн хийгээд волейболын секцэнд яваад ер нь өөрийгөө нэлээд хөгжүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд саксны бэлтгэлд бас явсан. Би бэлтрийн үед өндөр болсон. Тэгээд би карантины үеэр гадуур их алхаад тасал их оронд гадуур их алхсан. Өдөр болгон өөрөө гэсэн нэг жижигхэн дасгал хийсэн. 100 өглөө гарч хэсэг гүйсэн. Тэгээд энэ болохоор амьсгаа задрахад бас тусалсан. Тэгээд саксны бэлтгэлдээс явсан. Би бэлтрийн үед булчинтай болж хөгжсөн. Би бэлтрийн үед ер нь энэ жил саксны дугууланд явж хөлсөө гаргаж өөрийгөө хөдөлсөн байгаа. Энэ зон лагер дээр дүүнэртэйгээ дугаанд байсан. Би бэлтрээ өдөр болгон гүйж гизэл хийж хөгжүүлсэн. За чи өмнөөс бол чөд өссөн. Өсөөгүй шүү. Би бэлтрийн хувьд болохоор 100 хөдөө явж, ажил хийж, ууланд гарч ер нь бол эрүүл чирэг болсон гэж дүгнэж байгаа өөрийгөө. Би бэлтрийн үед болохоор бүх төрлийн спортыг хичээлхийг хичээдэг. Тэгээд тэр дундаа волейболын спортоо энэ зам хичээсэн. Би мөндөс клубд 8 сараас эхлээд явж байгаа. Тэгээд маш сайн сонголттой болсон байна. Би бэлтрийн хувьд арай л өндөр болсон, жоохон өссөн. Хоол хийж сурсан. Өмнө нь ерөөсөө хоол хийж чаддгүйсэн байхгүй юу? Тэгээд хоол хийх чадвар дээр ер нь нэлээд суралцсан. Ерөөсөө номон сонирхолтой байгаагүй. Гэтэ энэ зам дуртай сэтгэхийн номыг уншсан. Өвөл хавар болон зууны хугацаанд математикийн давталгаанд явж нэлээд сайжирсан. Танин мэдхийн хувьд бол би зууны хугацаанд биолог, математик гэх өөрийнхөө сонирхолтой болон муу хичээллүүд дээрээ илүү хичээж давталгаанд цуусан байгаа. Гадаад кино их үзсэн. HBO-оор. Биологийн ном их уншсан, окторгуйн судлалын ном их уншсан. Тэгээд хүний бие физиологи судлалын талаар их уншсан. Хуулийн талаар зөөнгөө үед 2-3 ном уншсан. Их подкаст сонссон. Тэгээд бас онлайнаар ном их уншсан. 8 сарын турш математикийн сургалтанд явж өөрийгөө хөгжүүлж зарим нэг ойлгоогүй байсан хичээлүүдээ давтсан. Таны мэдхийн хувьд бол би Photoshop дээр ажил сурсан. Тэгээд зунаараа тэрэн дээр онлайнаар ажил хийж мөнгө олсон. 15 ном уншсан. Тэгээд тэр уншсан номынхаа тэмдэглэлийг бичдэг гэсэн. 100 хятад хэлний сургалтанд суусан. Би 103 сар DSK3-ын textbook workbook-ийг хийж дуусгасан. Түүхийн мэдлэгээ дээшлүүлж тэгээд бас маш олон улсуудын нийслэлүүдийг цээжж тэгээд газар зүйн тухай мэдлэгтэй болсон. Онцгой өөрчлөлт бол гараагүй. Гэтэ илүү юм мэдрэмтгий болсон юм шиг санагдсан. Сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гараагүй ч гэсэн арай илүү даруухан намуухан болсон гэж хэлж болно. Арай өөртөө ихтэй болсон. Сэтгэл зүйн хувьд би маш сайн ярьсан, айгүй позитив талбараа. Яг гэвэл өөртөө ихтэй болсон. Өөрийгөө хайрлаж эхэлсэн. Хичээлдээ тэгээд илүү амархан урилдаг байснаа болсон. Тэгээд арай тогтвортой болсон. Одоо тэгэл илүү тогтвортой болсон гэх үү? Өмнө нь юмыг их хурдан өөр дөрөө шууд тусгаж хүлээж аваад их уурлал, их гомддог байсан. Одоо л арай уужуу, тайван, эрүүл сэтгэлээр бодохыг хичээдэг болсон. Би нэг сэтгэл санаагаар унаад идэггүй л дээ. Гэхдээ хаяа хүн юм чи мэдээж хаяа ингээд сэтгэлээр унах үе гарна штэ. Тэр үед болонгуудаа өөрийгөө яаж сэргийх, ментал хэлтэд дэмжих аргуудыг
мэддэг болсон. Бие даах чадвар юм юмыг ингээд нэг өөрийгөө нэг тийм том болсон юм шиг нэг мэддэг болсон. Нэг ээж авийн тусалцаа эрэггүй ч юм шиг тийг санагддаг болсон. 8 дугаар ингээ бодвол арай доктортой тэгээд нам суусан. Өөртөө арай илүү ихтэй болсон. Сэтгэл зүйн хувьд би илүү хянуур болсон ба. Бас дээрээс нь илүү мэдрэмжтэй болсон гэж өөрийгөө дүгнсэн. Ер нь бол сэтгэл санааны хувьд бол арай муужарсан гэж өөрийгөө бодож байна. Илүү тайван тэгээд юм тулгууртай ханддаг байсан. Юу өмнө их амархан уралдаг байсан одоо гайгүй. Энэ уурлахгүй. Цаасаа дахин боловсруулж орсон. Сонирхлын хувьд хоёр аккаунт нээсэн болохгүй юу? Тэгээд тэр хоёр аккаунт болохоор нэг нь яг тэмдэглэл хөтэлдэг, нөгөөт нь болохоор фэн эдит хийдэг. Тэгээд тэр хоёрыг амар сайн хөгжөөд тэндээс. За би гэр бүлийн хувьд зуны 3 сар гэр бүлэрээ бол маш эрүүл болсон. Мөн 7 хоног болгон тэр тусмаа хаяад өдөр болгон аахтайгаа хамт дугуй өндөг байсан. Тэгээд ингэснээр бол маш олон зүйлийг гэр бүлтэйгээ маш олон цагийг хамт өнгөрүүлсэн. Гэрээрээ өөрөө бие даан төгөлдөр хуурс сурч байгаа. Код бичиж сурсан. Чөлөө цагаараа шатар даан төгөлсөн. Би үеилүүдтэйгээ энэ жил 7 сард Баян зүрх төрийн өсвөрийн улаан завлманд илсэн орсон. Энд илсэн орснороо би өөрөөсөө ах хүмүүсээс болон үйлдэн гих маш олон зүйлийг сурч мэдсэн байгаа. Жишээлбэл маш олон сургалтанд суусан, үйл ажиллагаанд оролцсон. Тэгээд 7 сараас хойш маш олон зүйл сурахынхаа хэрэг өөр бусад хүмүүсийн сайхан дурсамжийг бүтээж мөн хэмжүү хэрэгтэй байгаа хэрэг байгаа ялгаж сурсан. Би ихэр болов ээлтэйгээ хамт ханд 7 хоног болгоо шинэ тоотны жол тагч үзсэн. Яг ихний 3 4 удаа ээлтэй хөөхгүй авах ч юм уу төлөгдөг ч юм уу тийм гарсан. Тэгээд тэрийг цэвэрлэхийн тулд яг шин 3 4 талтал байсан л та. Гэхдээ ер нь зөний хугацаанд биетэйгээ маш татнасаж цагийг зугаатай өнгөрүүлж байна. Манайхын карантины хугацаанд бол гэр бүлээрээ маш их хөгжсөн. Гэр бүлийн цаг гэж илүү их гаргаад тэр хоорондоо бөөнөрөө суугаад цаасаар өнгийн цаасаар юмнууд хийх юм аа эсвэл зөндөө олон ширхтээ пазлнууд эвлүүлээд тэгээд бас дээрэс нь хогоо ангилж хайдаг болсон. Зөөлөн гэл ороод, хатуу гэл ороод, лаз, цаас гэх мэт тэгээд тэрийг дахин боловсруулах үйлдвэрт өгөөд манай жоохон 3 настай дүүнер хүртэл эзэн чихрийнхаа цаасыг ангилж хайж сурсан. Тэгээд бас дээрэс нь орой болгон уршлагын цаг гэж гаргаж ирсэн. Өдөрт 30 минутаас 1 цагийг нэг өрөөнд хамт суугаад хамт нам уршцаадаг, нэг өрөөнд суугаад нам уршцаадаг болсон. Манай хамттай үеийн аяны хүрээнд би бинийг илүү их ойлгох татамцгийн тулд нэг өдрийг хамтдаа маш хөвгөлтэй өнгөрсөн. Бид энэ өдрөө хөгжөөнд тоглоом тоглосон, асуулт хариултыг хийсэн явуулсан гэх мэтээр би бинийг илүү их таних мэдээж шинээр бүр ингээд цоо шинүүдийг уулзч байгаа болсон. Тэгээд ингэснээр бид нэр анги хамт олондоо илүү их би бинийг хүндэлдэг болсон, би биендээ итгэдэг болсон. Мөн анги хамт олонны харилцаа бүр илүү бат болсон. Мөн би бэлтрийн хувьд бол заалгасан байгаа. Тэгээд заалгахснараа бид 2 цагийг мөн л хөвгөлтэй өнгөрүүлсэн. Тэгээд цагс өгсөн, болвол төгсөн гэх зэрэг би биенийхээ шин чадваруудыг маш сайн олж мэдсэн. Би анги хамт олноор IGCSE математикийн шалгалтанд бэлтгэхийн тулд шинэ багштай маш удаан хугацаанд тавтлан орсон. Энэ тавтланд явснараа бид мэдлэгийн урган дэвшлүүлж маш олон зүйлсийг бат авсан. Бид танин мэдрэгийн хувьд музей үзсэн байгаа. Тэгээд уламжлалт ангаах ухааны музей үзэхэд аюу creepy газар очсон. Тэгээд creepy газар очсон ч гэсэн гоё музей үзсэн. Бид тэндээс бүр орчин хорд ирэх бидний мэдгүй юу бас юм маш олон барыг үлгэр юм уу гэвэл мэдэрч авсан. Яг тэр үнэнэл хахтаа. Тэгээд бидний төсөөлж яснаас бүр шал өөр. Гэтэ бүр аюу шинэлэг содон үлдээж мартчихгүй орсон ч өнгөрөөсөн байгаа. Баяртай. 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 Бай. Баяртай. Баяртай. Баярлаа. Баяртай. Peace. Баяртай. За анхаарал тавьсан баярлалаа. Баяртай. Баяртай. Баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай.